Үйлчилгээг сайжруулж хөгжлийг түүчээсэн 20 жил. Улс орны хөгжил дэвшлийн гол тулгуур багнуудын нэг бол эрчим хүчний салбар. Энэ салбарын үе үеийн ажилчдын нөр их хөдөлмөр өнөөдрийн нийслэл хотын өнгийг тодорхойлж буй билээ. Цаг нарт тайварлан тасалдалгүй ажиллах зарчимтай энэхүү салбарын ажиллагааг түүчээлэн нэр төртөө биелүүлсээр ирсэн Баянгол салбар үүссэний 44 жил. Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулагдсны 20 жилийн тохиож байна. Энэ бол бидний ажлын үр дүн, хөгжил дэвшил, амжилтын ой бөгөөд түүхээ эргэн харах, дүгнэх, цаашдын зорилго зорилтоо шинжлэн тодорхойлох цаг хугацаа юм. 1932 онд Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчний салбар үүсснээр айл бүрийн цонхноос гэрэл цацардаг болсон билээ. 1982 он хэрэглэгчдэд үйлчлэх төвийн суурь тавигдав. Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газар өргөжин тэлж 1982 онд Улаанбаатар хотын районуудад тасгуудыг байгуулсан нь одоогийн хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн суурь болсон юм. Улаанбаатар хотын социалист хөтөлмөрийн цахилгаан шугам сүлжээний газрын мастер эрчим хүчний тэргүүний ажилтан хоёулаа 13 жил агаарын шугамын ашиглалтын даргуулын мастераар ажилладаг юм. Тухайн үеийн Октябрийн районы тасгийн даргаар ойдор самбуу томилогдож тус тасаг 26 ажилтнтайгаар 500-ийн дэнж буюу гэр хорооллын дунд нэг давхар цагаан байшинд ажиллаа эхэлсэн түүхтэй. 1990 он үйл ажиллагаа өргөжин тэлв. 1990 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын Октябрийн районы тасгийн бүтэц зохион байгуулалтыг шинжилэн Баянгол сонгон найрхан дүүргийн эрчим хүчний салбар нэртэйгээр хоёр дүүргийн хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээх, хангах үйлчлэгийг үзүүлж байв. Улмаар 1996 онд одоогийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн шинэ барилга байгууламж ашиглалтанд орсноор 2000 онд Баянгол эрчим хүчний салбар дангаар байгуулагдан 106 ажилтнтайгаар хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээх, хангах үйлчлэгийг үзүүлж эхэлсэн юм. Анх энэ Октябрийн засвар үйлчилгээний дасаг гэж анх шугам сүлжээнээс тасарч гарсан шүү дээ. Тэгээ хуучин техникийн дэлгүүргээд нэг жижигхэн цагаан байшинд манайх анх би төсвийчээр энд сууж байсан. За би бол одоо энэ Баянгол эрчим хүчний салбарт 2009 оноос ажилд орж эхэлсэн. Тэгээ эрчим хүчинд анх хөдөөний 18 настай хүүхэд энэ ажилд орж ирсэн да. Маш их баяртай байдаг. Монтёроос ахуулаад одоо ихтэй хүртэл ажил өөрөөр гүйцэтгэж явж байгаа. Ганц хүүтэй тэгээд тэр хүүгээ өөрийнхөө мэрэгчлээ эзэмшүүлсэндээ маш баяртай байдаг. Ээжийнхээ мэрэгчлийг өвлөж авсандаа маш баяртай байдаг. Анхны эмэгтэй монтор яагаад тэр модонд гарах болсон бэ гэвэл эмэгтэй хүн хэр баргийн гаргахгүй блокоор шугам татаад пиаскийг хийгээд бууж байгаа. Тэгээд намайг чинь модонд гарчлаа. Эмэгтэй хүн гिचлээ гэл тэр хэсэг шуугж байсан. 2006 он Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулагдав. Эрчим хүчний салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх төслийн хүрээнд 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийг шинжилэн зохион байгуулсан юм. Энэхүү шинжилэл нь цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээх, хангах үйл ажиллагааг салган хэрэглэгчдэд үйлчлэх төв, түгээх төвүүдийг байгуулсан оновчтой шинжилэл болсон билээ. Манай эрчим хүчний салбар бол цаг үеэ дагаад жилээс жилд одоо хөгжиж ирсэн. За энэний том жишээ бол 2006 онд томоохон төсөл хэрэгжиж эхэлсэн. Шинэ Зеланд, Германы хамтарсан консорциум энэ төслийг хэрэгжүүлсэн. За энэ төслийг хэрэгжүүлэхэд хамгийн анхаагч нь манай Баянгол салбар, сонгон хайрхан салбар байлаа. Төсөл хэрэгжсэний үр дүнд бидний эрчим хүчний алдагдал 3.7 дахин буурсан. За энэ бол одоо төсөл хэрэгжихэд 26.1 байсан. Өнөөдөр 7% үүсгэлтэйгээр 2025 оныг үтсэн. За энэ нь бол бидний энэ төсөл хэрэгжүүлсэн ажлын хамгийн гол үр дүн байлаа. Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчдийн тоо сүүлийн 20 жилд 2 дахин нэмэгдэж 2025 оны байдлаар жилд 341.3 сая кВт-цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулж 97 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж цахилгаан эрчим хүчний алдагдлыг 15.1 функтээр бууруулж
702% хүргэж ажилласан нь манай мэргэжлийн хамт олонны ур чадвар, ажлын бахархам үр дүн билээ. Манай эрхлэл сүртөвийн онцлог нь одоо энэ жил 2025 онд ухаалаг толгойн системээр нийт гэр хорооллын бүрэн ухаалаг системд доолгоор оруулсан. Нийт 25 мянган ухаалаг тоолгорыг амжилттай суйлуулж дууссан. Үйл ажиллагаа одоогоор 100% сайн гүйцэтгэлтэй явж байгаа. Одоо энэ 26 он манайх одоо 33 мянган доллар тавьж Баянголд тэжээр одоо эргэлдэж бүх эргэлдэж ухаалаг толгойн системээр тоолдож шилжиж байгаа. Манай ажил яг чигэд үйл ажиллагаагаа явуулдаг. Илүүд дээшээ доошоос юм доордол байхгүй. Ажлын үр бүтээмжийг сайтай яваа. Ажлын байрны чиглэл хайцсан нэг төвшөнд ажилладаг гэдгээр давуу тал юм болов уу гэж боддог шүү. Тэгээ энэ салбар маань үнэхээр Улаанбаатар хотын одоо салбарууд дотроос хамгийн одоо цомхон ажилчдын чадварлаг одоо шинийг санаачлагч ихтэй ийм сайхан салбар байлаа. Их сайхан хамт ол эрчмийн хэмжээнд тэгж байгаа нэг нэгэндээ дандаа хамт юм ажиллаа хийж яадаг. Сүлжээ гэдэг утгаараа нэгнийх нь ажил доошоо явж байвал бүгд доошоо хомжээд ерөөсөө. Тийм учраас жигэд урагшилж ажил эрчмийн ажил зөв явдаг. Хоёр давхцж ийн гэж их баяртай байгаа шүү дээ. Одоо энэ байгууллага хамгийн анхнаас нь болсон байна. Тэгээд одоо үеийн залуучуудаа цуглуулж ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг да би. Хамт ажиллаж байсан найз нөхдөдөө одоо ажиллаж байгаа залуучуудаа 44 20 жилийн ой мэнд хүргье. Нийт Баянгол хотынхаа ажилтан хамт олондоо 20 жилийн баярын мэндийг тэгшүүлье. Тэгээд энэ салбарынхаа одоо нийт ажиллагсад одоогийн ажиллаж байгаа ажиллагсад ахмадуудаа энд ажиллаж байсан бүх хүмүүст эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Бидний хөгжлийн тулгуур чадварлаг ажилчид. Бид чадварлаг боловсон хүчин, цахим технологийн дэвшлийг хослуулан ажиллаж, хэрэглэгчдэд хэлбэр үйлчлэгийг үзүүлж, цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох зорилго тавин ажиллаж байна. Үе үеийн хөдөлмөрч, санаачлагч хамт олонны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр өнгөрсөн 40 гаруй жилийн түүх амжилт ололтоор дүүрэн бичигджээ. Харин өнөөдрийн хамт олонны итгэл сэтгэлээр бидний ирээдүй хөгжил дэвшлэр дүүрэн бичигдэж байна.